гадаад зах зээл рүү гаргах ийм томоохон зорилго тавьсан. Бас одоо олон улсын байгууллагуудтай хамтраад төсөл хэрэгжүүлээд явж байгаа. Ийм мундаг одоо үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч компани үйл ажиллагаатай танилцлаа. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Teso Milk компанид ажиллаж байна. Эдний компани 2500 гаруй үндсэн ажилтнтай зөвхөн үйлдвэрлэл дээр гэхэд л 1000 гаруй хүн ажилладаг. Teso Milk гэдэг компанид гэхэд 400 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангаад явж байгаа. Ийм үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч байна. Тэгээ үйлдвэрлэлийн хувьд бол бүрэн автомат тоног төхөөрөмжтэй. За гаргаж байгаа бүтээгдэхүүний хувьд бол одоо 90 гаруй бүтээгдэхүүн гаргадаг. Зөв арс бүтээгдэхүүн гэхэд л өдөрт одоо 50-60 тонн бүтээгдэхүүн гаргах ийм хүчин чадалтай юм томоохон үйлдвэр байна. Энээс гадна Өмнө Говийн хамаг сумд энгэний хоормог гэж шинэ бүтээгдэхүүнийг 2020 оноос зах зээл дээр гаргаж ирж байгаа. Нэг хэсэг одоо CU-гийн сүлжээгээр зардаг байсан бол энэ жил одоо Номингийн бүх сүлжээгээр зарж байгаа. Эх оноос бол одоо орон нутгийн бүх сүлжээгээр борлуулах юм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн гадаад зах зээл рүү гаргах ийм томоохон зорилго тавьсан. Бас одоо олон улсын байгууллагуудтай хамтраад төсөл хэрэгжүүлээд явж байгаа. Ийм мундаг одоо үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч компани үйл ажиллагаатай танилцлаа.